Сайн байцгаана уу? Эдийн засгийн хүндрэлтэй үеийн боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмжийг үр агчтай ашиглах нь цахим сургалтын модулын энэ удаагийн дугаараар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар хүн байгаль 5 дугаар ангийн эргэх үл эргэх өөрчлөлт сэдвийн хүрээнд 5-2-ын Д буюу үзэгдлийг эргэх үл эргэх гэж ангилах жишээ гаргах, 5-2-ын Е буюу лаа шатах нь үл эргэх үзэгдэл болохыг тодорхойлох суралцсан зорилтуудын хүрээнд лабораторийн ямар туршилт багаж техникийг ашиглаж болох талаар зөвлөмжлөнө. Эргэх ба үл эргэх өөрчлөлт сэдв нь химийн хичээлийн суурь бөгөөд 1-ээс 3 дугаар ангидаа миний тоглоом сэдвийн хүрээнд материалын шанарыг судалдаг. Харин 4 дугаар ангидаа хатуу шингийн хийн төлөвийн талаар судалж байгаа. За тэгвэл бөмбөг хоёр юугаараа ялгаатай вэ гэдэг маань 4 дугаар ангийн агуулга байгаа. Харин 5 дугаар ангид бацийн төлөвийн шилжилт хатуу шингийн хийн төлөвүүд бие биендээ хэрхэн шилждэг талаар судалдаг. Тэгвэл 5 дугаар ангийн энэ сэдвийн хүрээнд бид бацийн төлөвийн шилжилт жишээлээс үргэлжлүүлээд эргэх ба үл эргэх өөрчлөлт сэдвийг ярилцсан. За тэгвэл эргэцүүлэх асуулт. Эргэцүүлэх асуулт алим хуваахад юу өөрчлөгдөх вэ? За өндөг шарахад юу өөрчлөгдөх вэ? Бүгдээрээ харцгаая. Өндгийг халаах явцдал захаасаа цайрч хэлж байна. За энэхүү эргэцүүлэх асуултын хүрээнд та бид маань эргэцүүлж бодоорой. За алим хуваахад юу өөрчлөгдөх вэ гэж түрүүн асуусан. Тэгвэл алим дотор байгаа үр жимсийг тарихад энэ алим өөрөө эргэж урахгүй. Алим жимс боловсрох явц нь эргэх өөрчлөлтөө, ил эргэх өөрчлөлтөө эргэцүүлж бодоорой. Туршилт 1. За туршилт 1-т бид спиртендийн штатив, азустан хавтан төрөл бүрийн колбууд ашиглана. Туршилтанд нэмээд нойтон алчуур, халуун ус, бөмбөлөг шааруудыг ашиглана. За туршилтын дараалал колбодоо ус хийж буцалгах учраас 100 г ус хий. За үүндээ бөмбөлөг угалж агаад бөмбөлөг хэрхэн хийлэгдэх вэ гэдгийг ажиглацгаах юм. За мөн зориултын асаагвар ийм туршилтанд ашиглавал зүгээр. За штативынхаа өндөр намыг өөрөө бас тохируулж өгөх боломжтой. За хэсэг хугацаанд ажиглалт хийгээд бөмбөлөг хэрхэн хийлэгдсэнийг эргэж ярилцъя. Бөмбөлөг хэрхэн хийлэгдсэн бэ? Бид бөмбөлгөө спиртэн дингээр халаагаад усаа халаасан. Одоо туршилтын дараагийн алхам маань бөмбөлгийг хүйтэн усанд норсон алчуураар хэсэг хугацаанд барьж үзье. Бөмбөлөгний илүү хүйтэн усанд норсон байх тусмаа бөмбөлөгний хий хурдан гарах юм байна. За тэгвэл энэ эргэх өөрчлөлтөө, үл эргэх өөрчлөлтөө. За гэх мэтчлэн магадгүй энийг дахиад халаахад бөмбөлөг эргээд хийлэгдэнэ. За тэгвэл бид энэ спиртэн дингээр бөмбөлөг асаасан. Спиртэн динтэй ажиллахдаа энэ дингээ таглах аргачлалыг бас багш нартаа хэлж өгье гэж бодлоо. Спиртэн дингээ унтраахтаа тагийг нээгээд буцааж таглаж унтрааж байгаарай. Туршилт 2. За энэ удаагийн туршилтанд шилэн сав, хүнсний сод, нимбэгний хүчил, за нимбэгний хүчил нь хуурай болон шингэн байдаг. За мөн юулүр, жижиг юулүр, бөмбөлөг хэрэглэгдэнэ. Туршилт хийх дараалал шилэн савн дотроо 5 г сод хийн. За бага ангийн хүүхдүүдэд ийм хэмжигч халбаг ашиглавал боломжтой. За мөн содоо ийм бараа өнгийн шилэнд хийж хадгалвал бас эвтэйхэн. За 2.5 г гэсэн халбгаар содноосоо 2 халбагыг хий.
За 5 г сод хийсэн. За бөмбөлөг дотор 10 г нимбэгний хүчил хийх ёстой. За 10 г маань энэ хуурай нимбэгний хүчил маань 15 г-аар байгаа учраас бүгдээрээ халбаг ашиглаад 10 г-ыг хий. За энэ халбаг маань 7.5 г. За мөн 2.5 г-ийн халбаг ашиглая. За мөн одоо шилэн савнда ус хийн. За усаа хэдүүлээ туршилт багахан хэмжээний ус хий. Яг тэгвэл нөгөө туршилтыг хурцсах үүднээс хэмжээг нь бас багасгаж ашиглаж болно. За бид 50 мл ус хийлээ. Содон дээрээ 50 мг ус хийсэн. За одоо бүгдээрээ бөмбөлгөө энэ шилэн савныхаа амсарт углана. За дараа нь нимбэгнийхээ хүчлийг шилэн сав руугаа юулж өгнө. За бөмбөлөг хэрхэн хийлэгдсэн бэ? Процессыг нарийн сайн хараарай. За энэ үед халуун хүүтэн хэр мэдрэгдэж гэн гараараа бас мэдэрч үзэж болно. Асуулт. За өмнөх туршилттай адилхан бид нар хүүтэн алчуураар энийг барихад бөмбөлөгний хий буцаж гарах уу? Эргэцүүлээрээ бөмбөлөг хэрхэн хийлэгдсэн бэ? Энэ хоёр туршилтанд ямар ялгаа байгаа вэ? Аль нь эргэх өөрчлөлт вэ? Аль нь үл эргэх өөрчлөлт вэ? Бид энэ удаа бөмбөлгийг савнд усыг халаагаад буцааж хөрөхөд бөмбөлөгний хий гарсан. Харин энэ дотор нимбэгний хүчил сод ус зэргийг холиход бөмбөлөг хийлэгдсэн. Энийг хүүтэн алчуураар барьсан ч бөмбөлөгний хий буцаж гарахгүй. Тэгвэл эргэх өөрчлөлт гэдэг нь юу вэ? Үл эргэх өөрчлөлт гэдэг юу вэ гэдгийг бүгдээрээ харьцуулж хараарай. Мөсийг ус болгоод буцааж хөлдөөх юм бол мөс болно. Харин үндгийг халаахад гал түлхэхэд эргэж анхны байдалтай орохгүй. Тэгвэл энд юу нь өөрчлөгдсөн бэ гэдгийг бүгдээрээ эргцүүлж хараарай. Өөрчлөлт явагдсны дараа буцаад анхны төлөвтөө шилжиж байвал эргэх өөрчлөлт гин. Ийм өөрчлөлт нь физик шинжийн хувь өөрчлөлт бөгөөд энэ үед шинэ бодис үүсэхгүй, биеийн бодис мас өөрчлөгдөхгүй боловч хэд хэдэн хэсэг болж хуваагдаж болно. Биеийн хэлбэр дүрс өөрчлөгдөж болно, төлөв өөрчлөгдөж болно. Харин өөрчлөлтийн дараа өмнөх байдалдаа оролцоогүй өөрчлөгдсөн хэвээрээ байхыг үл эргэх гэнэ. Үл эргэх өөрчлөлтийн үед биеийн бодис буюу масс нь өөрчлөгдөнө, шинэ өөр бодис үүснэ, амт чанар нь өөрчлөгдөнө. Жишээлбэл төмрийг нуглах, төмөр хадаас зэврэх, аль нь эргэх, аль нь үл эргэх өөрчлөлт вэ? Нугалсан хадаасыг буцаагаад байранд нь оруулж болно. Харин зэвэрсэн хадаас гаднаас нь тодорхой хэмжээгээр үйлчлэлд явагдсан учраас өнгөнд нь хувирал орсон, жим массанд нь өөрчлөлт орсон. Үүнийг тодорхойлохын тулд 5-2-ын Е буюу лаа шатах нь үл эргэх үзэгдэл болохыг тодорхойлох туршилтыг хийж болно. Туршилт 3. Тэгвэл лаа шатах үзэгдлийг бүгдээрээ туршиж үзье. Электрон жин шин лаа аваад үүнийг хэмжиж үзэх, мөн асаагуур хэрэгтэй. Тэгээ хэсэг хугацааны дараа энд масс жинд өөрчлөлт орсон уу гэдгийг туршиж үзэх юм. Электрон жин дээр лаагаа тавиад хэмжиж үзье. За хэсэг хугацааны дараа дахин хэмжиж үзэх. За лаагаа асаагаад лаа асаах хугацааг секундын мөрөөр хэмжиж олно. Лаа шатчих хугацаанд ер нь химийн хичээл дээр буюу бага ингээд ямар туршилтын хэрэглэж болох талаар танилцуулъя. За бидэнд ямар ч байсан хэмжигч халбаг хэрэгтэй. За хэмжигч халбаг янз бүрийн хэлбэртэй байж болно. Мөн төрөл бүрийн юулүр хэрэглэх боломжтой юм байна. За та бүхэн сая энэ юулүрээр хийж байгаа туршилтыг харсан. За төрөл бүрийн пинцет хэрэглэж болно. За пинцет маань шингэн зүйлийг хэмжиж авахд хэрэгтэй. За энэ удаагийн туршилтанд би бас ийм зориултын
шингэн нимбэгний өвчлийг ийм өөр дээрээ пинцепттэй боронгийн шүлэнд бас хийж бэлдсэн байгаа. Тэгэхээр та хэд маань химийн хичээл дээр ийм бор өнгийн шил хэрэглэгдэх түүндээ ямар бодис байгаагийн нэр усыг нь бичиж хадгалах хэрэглэх ийм боломжтой. Тэгээд ажиллах зааврыг хүүхдэд өгтөө хамаагүй амталж үнэрлж болохгүй гэдгийг бас анхааруулах хэрэгтэй. 5 минутын хугацаа өнгөрсөн байна. Бүгдээрээ энийгээ хэмжиж үзье. За энийг электрон жингийнхаа залтыг 0 болгосон. За 5 минутын хугацаанд 0.1 грамаар багассан байна. Масс яагаад багассан бэ? Шатах үзэгдэл нь тэгвэл үл эргэх өөрчлөлт мөн үү биш үү гэдгийг эргцүүлж ажлын хуудсыг гарын авлагн дээрээс хамтдаа хийцгээгээрэй. За энэ удаагийнхаа хичээлээр ил эргэх өөрчлөлтийг тодорхойлохын тулд хийсэн туршилтуудаа эргэж хараад эхнийхээ сэтэлжүүлэх асуултыг эргэж санацгаая. Тэгвэл жимс боловсрох үйл явц яагаад үл эргэх өөрчлөлт вэ? За бид энэ жимсний дунд байгаа үрийг хэсэг хугацааны дараа суулгаад ургах хэдий ч гэсэн яг анхны жимс өөрөө гарахгүй. За бүм өндгийг захаас нь халаахтал өөрчлөлт орж байгаа учраас энэ өндөгний улцамгай байдал нь эргэж бий болохгүй. Тийм учраас эргэх үл эргэх өөрчлөлтийн жишээг амьдрал дээр харьцуулж эргэцүүлж бодоорой. За мөн энэ удаагийнхаа хичээлээр багш нарт хэрэглэж байгаа туршилтынхаа хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгох өөр боломжоор ашиглах боломжийг харуулах үүднээс алюминий үрийг чихтэй уутанд хийж хадгалсан байгаа. Тэгэхээр энэ аргыг ямар хичээлтэй холбож хэрэглэж болох вэ? Эргэцүүлж бодоорой.